Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ. Саяхан гарсан Mortal Kombat киног тохиолдуулан бид нэр та бүхэндээ видео тоглоомны ертөнцийг өөрчлөсөн видео тоглоомыг танилцуулъя. Mortal Kombat 1991 онд Ed Boon, John Tobias, Dan Fordner, Midway Studios тэрүүн алдартай зодооны тоглоом болох Street Fighter-тай өрсөлдөх шинэ зодооны тоглоом бүтээх үүргээ авч ажилдаа оржээ. Тоглоомны бүтцийн анхны үе шатанд тэд нинжаны сэвдээ хийх гэж төлөвлөсөн ч Midway Studio татгалзаж тоглоомны үйл явдлыг жүжигчин Van Damme тоглосон кинотой холбоно гэж ярьсан ч тэр нь бүтээгүй байна. Тэрний дараа Midway Studio анхны сэдвээр өөрчлөлт хийх зөвшөөрөл өгчээ. Тэд өрсөлдөгчдөөсөө ялгархын тулд тоглоомын илүү ноцтой аль болох хүүхдийн хэлбэрээс хол хийхийг хүсжээ. Тэхийн тулд тэд жинхэнэ хүн модельүүдийг дижитал руу буулган авч дээрэс нь маш их цуснажтай бүтээжээ. Mortal Kombat 3 тоглоомын бүтээх үйл явдсан багахан хэсгээс та бүхэндээ хүргэж байна. Эхний Mortal Kombat нь 1992 онд гарч удирдах болох 7 тулаанчид ба удирдах чадахгүй нэг босстой гарч. Тэр тулаанчдын нэг нь өмнөх шатанд яригдж байсан Van Damme-тай төстэй хэвээр үлджээ. Их амжилтанд хүрснээс тэд шууд дараагийн тоглоомыг бүтээж эхэлж 1993 онд Mortal Kombat 2-ыг гарснаас тэд видео тоглоомын ертөнцийн хамгийн алдартай хамгийн олон цуврал зодооны тоглоом гэдэг цолонд хүрэх анхны ашигмаа хийжээ. Хэдий их тоглогчтой байсан ч Mortal Kombat олон нийтийн шүүмжлэлд өртөж олонний дургуусыг хүргэжээ. Mortal Kombat тоглоом толгойн эцэст өсөлтөчтэй дуусах боломжтой бөгөөд тэр нь тэр үедээ байж болно гэж цуснажтэй өвхлийн дүр зургийг харуулсан байдаг. Олон нийт дургууслаа илэрхийлж улс төрчид хүртэл хорих тухай ярьж эцэст нь шинэ хуулийг гаргажээ. Тэр хуулинд зааснаар видео тоглоомыг аж үйлдвэрүүдийг ерөнхий стандартжуулсан насны ангиллалын системтэй байхыг шаардаж Америкийн нэгдсэн улсын ESRB рейтинг систем бий болж түүнээс цааш Америкийн нэгдсэн улсад нийтлэгдсэн бүх видео тоглоомнууд насны ангиллалтай нийтлэгдэх болжээ. Түүний араас бас бусад твүүд өөрсдийн насны ангиллалын системийг бий болгожээ. Олонний дургуусыг хүргэсэн ч Mortal Kombat-ыг амжилтанд хүрч одоогоор нийт 11 гол цуврал зодооны тоглоом. Тэрнээс гадна 3 давар адал явдал тоглоом. Хэдэн комикс ном гээд хүүхэлдэйн кино тэгээд одоо шинээр гарч байгаа киног оролцуулаад нийт 3 киног тус олонний хүртэл хүргэсэн байна. Энэ их оройд хүрэх даанч амаргүй байлаа. 2009 оны 2 сарын 12-нд Midway Games дампуурлаа зарлаж эцэст нь Warner Bros Entertainment компаниг их хөрөнгийг нь худалдан авчээ. Тэд шинэ компанийн доор 2011 онд Midway нэрээ өөрчилж NetherRealm Studio нэрэн доор 9 дахь шинэ Mortal Kombat тоглоомоо гаргаж Mortal Kombat-ийн шинэ 90 үеийг эхлүүлжээ.
1992 онд анх гарахдаа 7 тулаанчтай гараад одоогоор нийт 11 тоглоомд нэмсэн халсан нийт 97 тулаанчтай байна. Тулаанч болгон тоглоом доторх адал явц чухал дүртэй байдаг. Одоо та бүхэндээ Mortal Kombat-ийн адал явц өгүүлбэрийг товчхон танилцуулъя. Энэ ертөнцид ичээд амьд бурхад эрцгээс байсаар ирсэн. Энэ ертөнцид дэлхийд хамт нийт 6 хаант гүрэн байдаг. Гэхдээ гүрэн болон өөр өөрсдийн ертөнцид оршин тогтнодог. Эдгээр гүрнүүд байнга хоорондоо маргалдан байлдаг. Ялангуяа Outworld. Түүний хэцүү хаан болох Shao Kahn эрцгээс өөрийн хаант гүрнийг өргөдөхөөс эцэст нь дэлхийг хараандаа оруулдаг. Shao Kahn-ийн хаант гүрэн хүчрхэг босоос болж амьд бурхад үлдсэн гүрнүүдэд өөрийгөө хамгаалах боломж олгохын тулд Mortal Kombat буюу үхлийн тулаан тэмцээнийг үүсгэн байгуулдаг. Энэ тэмцээн цаг үеийн хамгийн шилдэг даачид өөрийн төлөөсөө хаант гүрний хувь заяаг шийдвэрлэх тулаанд оролцдог. Хэрвээ Outworld тэмцээнд 10 удаа дараалан ялбал тэрээр өсөлтөгч хаант гүрэн элсэнг авах хэрэгтэй болно. Outworld нийт 9 удаа үхлийн тулаанд ялж 10 дахь тэмцээнд дээрх эхний Mortal Kombat тоглоомны үйл явдал болдог байна. Нийт 11 тоглоомны үйл явдал их урт бөгөөд нарийн бас орооцтой ихтэй. Жишээ нь хэд Scorpio овгийн хушиг авах гэж, Sub-Zero нуус даалгавар биелүүлэх гэж, Johnny Cage жүжигчин өөрийн зодооны чадвараа батлах гэж, тэгээд эцэст нь Liu Kang дэлхийг хамгаалах гэж тус тус үхлийн тулаанд ордог. It is my duty to serve Earthrealm. It is mine to slay you. Одоогийн байдлаар Mortal Kombat franchise ойролцоогоор 54 сая авь борлуулагдсан байдаг ба эдгээрээ хамгийн амжилттай борлуулсан тоглоом нь Mortal Kombat 2 байсан бөгөөд тэр үедээ байж боломгүй видео тоглоомын орлогыг олж Hollywood киноны орлогыг даван гарчээ. Зодооны тоглоомнууд e-спортын тайсан их түрүүний тоглоомнуудын нэг бөгөөд тэдний нэг нь Mortal Kombat билээ. Эхний Mortal Kombat цомрлол бусад зодоотой тоглоомыг харьцуулбал техник механик өв сургад амархан байсан болохоор мэргэжлийн e-спортын зэндаанд арай л хүрэхгүй байлаа. Харин 2011 оны Mortal Kombat-ийн эртдэх цуврал анх удаа тэр жилийн EVOD гэдэг зодооны тоглоомын тэмцээнд бүртгэгдэж, түүнээс цааш 2020 оны байдлаар Mortal Kombat 9, 10, 11 дахь цувралууд нийт 100 тэмцээнд оролцож, зодооны тоглоомны түүхэн дэх олон гайхалтай тоглолтуудыг бий болгожээ. Манай бичиг хүлэн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Илүү олон сонирхолтой мэдээлэл авах хүсвэл subscribe дарж бидний сувгт нэгдээрэй. Дараагийн бичгээр уулзлаа. Түр баяртай.